Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийнхөө подкастаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, тэр дундаа амьсгалын замын өвчлөл, сүрьеэ өвчин, уушигны одоо эмгэгүүдийн талаар ярилцахаар бид зочноо ураад байна. Манай өнөөдрийн зочноор Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны тэргүүн, сүрьеэгийн эмч, бактериологч, анагаах ухааны доктор, дэд профессор Нямдавагийн Наранбат эмч маань хүрэлцэн байна. Өглөөний мэнд төргий. Өглөөний мэнд ярилцлаганд орж оролцсонд баярлалаа. За баярлалаа бидний урилгыг хүлээж авч. За ер нь л одоо сүрьеэ судлал гэдэг энэ салбар шинжилгээ ухааны талаар ярилцахаас өмнө өөрийнхөө талаар тавьж танилцуулаач. Юуны өмнө энэ тухтай ярилцлагыг сонсож байгаа сонсогчдод өнөөдрийн мэнд хүргэе. Би 1996 онд анагаах ухааны дэд сургуулийг төгснөөс хойш 29 жил сүрьеийн салбарт ажиллаж байна. Улсын салбарт ажиллаж байсан. Хувийн салбарт ажиллаж байна. Бас одоо төрийн бус байгууллагыг удирдах явж байна. Тэгээд анагаах ухааны докторийн зэргийг бол Монгол дарсан олон юм тастай сүрьеийн дархалт одоо удмын хэв шинжээний дархалтын талаар судалсан. Тэгээд одоо 3 докторийн ажлыг удирдсан. Одоо 5 мастрын ажлыг удирдсан. За энэ салбартаа сүрьеэгээр л ажиллаж байгаа юм байна. За бид нэр одоо нөгөө Монголын анагаах ухааны салбарт вирус судлалыг хөгжүүлсэн эрүүл мэндийн сайдыг маш олон жил тэргүүлсэн Нямдав ах тэмчиг бол маш сайн мэднэ. Тэгэхээр Нямдав ах тэмчийн хүү Наранбат доктор ер нь бол танаа гэр бүл бол шинжлэх ухаанч тэгээд ийм эрдэмтэн гэр бүл байдаг гэдгийг бол бид нар мэднэ. За тэгэхээр нөгөө талаасаа энэ сүрьеэ өвчний талаар бидэнд товч танилцуулахгүй юу? Монгол улс сүрьеэгийн тархалтаар өндөр орны тоонд ер нь бол их олон жил орж исэн бах. Одоо ер нь ямар түвшинд идэх юм бол сүрьеэ өвчний талаар одоо сонсогчд маань, үзэгчд маань мэдээлэл өгөөч. Тэгээ үнэхээр нөгөө би анагаах сурч байхдаа бол дүр шинжилгээний чиглэлээр явъя гэж мөрөддөг гэсэн. Тэр үед нөгөө илэгний хавдрыг тэжээж байгаа судсуудыг имплантаци их маягаар эмчилж болох шинэ аргууд нэвтрээд тэгээд гончиг сүрэн багштай одоо оюутан багтай их эрдэмтлийн ажил хийгээд ер нь төгсөөд дүр шинжилгээний эмч болъё гэсэн мөрөдөлтэй байсан. Тэр үед надад хэлсэн одоо энэ сүрьеэ өвчин бол ганц Монгол улсын проблем тулгымцсан асуудал биш, дэлхийн тулгымцсан асуудал байна. Тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1993 онд сүрьеэтэй тэмцэх стратеги шинжилээд маш одоо шинэ чиглэлээр ажиллаж байна. Тэгээд энэ чиглэлийн мэргэжлэн бол яасан бэ гэдэг. Тэгээд тухайн үед одоо сүрьеийн үндэсний төвийн цогтгээд миний эрдмийн багш манай сүрьеийн багш цогцогчтой очиж уулзгээд тэгээд цогцогчтой очиж уулзаад за ингээд шинэ залуу олсон хүчний салбарт орж ирж байгаад би баяртай байна. Тэгтээ чи тодор шинжилгээний чиглэлээр явъя гэж бодож исэн бол тэргээр явсан дээр бахаа сүрьеийн хэрэгжил бол хэцүү хүнд одоо ялгуурлан гадуурлалт ихтэй одоо чамайг сүрьеийн юмш болсон гэхэд одоо хинч нэх өндлөхгүй ч гэх юм уу нэр хүнд муутай мэрэгчлээ тэгээд тэр үе яг намайг сорж лээсэн юм байл л. Тэгээд би 7 хоног бодоод за үнэхээр надад аав юм хэлсэн бол тогшин хэлснээс бол үнэхээр тулгымцсан асуудал энэ ганц Монгол улсын асуудал биш. Дэлхийд дахин тулгуурлаж байгаа асуудал. Тэгээд яг тухайн үед тохын дэгдэлт болоод энэ одоо 81 оноос хойш тохын дэгдэлт болоод сүрьеийн өвчлөл хөгжиж байгаа оронд өгдөгөө хөгжингүй орнуудад Америкт хүртэл одоо маш эрчимтэй нэмэгдэж учраас одоо шинэ тулгуур асуудал байна гэдэг. Тэгээд би эргэлж бүтэлдэгөө сүрьеийн мэргэжилтэн болсон. Тэгээд цогцогч нар за чи нэг жил сайн ажиллаад хэл усаа сайжруулах болж байгааг Японд одоо маш сайн сургалтанд явуулна гэдэг. Тэгээд би төгсөөд ажилд ороод нэг жилийн дараа Японд 4 сарын одоо сүрьеийн сургалтанд суусан. Тэр сургалтанд маш олон нэр хүндтэй профессорууд лекц уншсан. Миний нөгөө сүрьеэ бол үнэхээр тулгымцсан асуудал юм байна. Бас хүч хармаалт гаргаж чадах юм бол бас чухал ажил юм байна гэж эргэлж бүтлэхүү тэмцэлээр одоо нэг мэдээд ингээд 29 жил болцсон байна. Тэгээд өнгөрсөн жил одоо Монгол улс сүрьеэтэй тэмцэх албаныхаа 100 жилийг хийсэн. Одоо түүхийн баримтаар бол анх 1924 онд
Сүрийг анхны нэгж байгуулагдаад тэгээд 100 жил болсон. Тэгээд биднес энэ түүхээ 3 бот болгож гаргасан. Тэр ботыг одоо судлах юм бол Монгол улс одоо Сүрийтэй хэрхэн дэмжиж байсан, ямар ол амжилтууд байсан, ямар алдаа дутагдал одоо хоцрогдол байсан. Тэгэхээр талаар бол үзэх боломжтой. Тэгээд харин одоо нөгөө Сүрээ өөрөө нийгмийн албарт шин гэдэг утгаараа 90 оноос өмнө дэлхийд нөгөө 2 бүс нөгөө үзэл суртлын. Тийм учраас л социалистийн орнууд Сүрийг маш сайн бууруулах хэрэгтэй гэдэг утгаараа бол бүртгэл мэдээлэл маш сайн байсан байна. Нөгөө талаараа бол тэр мэдээлэл нууцын зэрэгэлтэл байсан. Бид нэг намайг хажууд ороход Сүрийн дүн бүртгэлийн мэдээлэл боломжтой маш нууцгдсан тамгатай байдаг байсан. Тийм учраас яг олон нийтэд тэр мэдээлэл нь жоохон болног байсан. Сүрийг юу нь устгацсан гэсэн ойлголт байсан юм шүү. Нөгөө талаар бол яг Сүрийг эмчлэх төгс сайн эмчилгээ болсон баг 1 жил эмчилдэг. Тэгээд тухайн үед барьжсэн бодлого нь бол хэвтүүлэн эмчилж одоо өндөр уулын цэвэл маягаар эмчлэх тэр эмчилгээний арга барил байсан. Учраас бол ялгарлан гадуурхалт бас их мэддэггүй удаан эмчлэгддэг гэсэн байдал байсан юм шиг байна. Сүрийн түүгээд энэ нөгөө зайсангийн тэнд байсан мэлүү? Тий. Тэгээ намайг одоо ажилд ороход тэр нөгөө 90 оноос хойш тэр санхүүгийн байдал хүндрээд тэр олон эмнэлэг. Тэгээ яг тухайн үед жижигхэн түүх ярихад яг нөгөө Сүрийн үүсгч 1882 онд одоо Германы эрдэмтэд Роберт Кох нэгээд 60 жилийн дараа одоо анхны ийм 1943 онд нэгдчихсэн. Тэгэхээр одоо 1882 оноос өмнө бол хүн төрөлхтөн Сүрийг оншилж юугаар үсдгийг мэдэхгүй. Тэгэл уушиг нүдэл цусаар ханиалгаар нас урдаг. Тэгээ халдвартай гэдгийг бас тодорхой байдлаар мэдчихсэн учраас тэр Сүрээр өвч улсуудыг маш их ядуурлан гадуурхадаг. Одоо өндөр бүсийн тэгээ баян чинэлэг улсууд нь бол тэр өндөр бүсийн сувлэгдэл имжлэгддэг ус. Тэгээд 1943 онд анхны юм гараад 50 тал тэгээд нөгөө химийн шинжилгээ ухаан, биологийн шинжилгээ ухаан, микробиологийн шинжилгээ ухаан хөгжснөөр Сүрийг эсрэг хүчтэй антибиотикууд гараад одоо хамгийн сүүлийн одоо 70-аад оны сүүлхэд бол ер нь 4-5 юм гарцсан. Хөгжингөө орнууд бол Сүрийг хяналтандаа авцсан бууруулах боломжтой хүчин гэж үзчихсэн байна. Тэр болтол яг өндөрлөгдсөн Сүрийг эмчилж чаддгүй байсан байна. Нас уралт маш өндөр байсан байна. Халдвартай гэдэг мэдсэн учраас ялгарлан гадуурхалт их байсан байна. Тэгээд яг 93 он дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэр бодлогоо яаж өөрчилсөн бэ гэхээр одоо 5 антибиотикийг 9 сар маш өндөр дунгаар тасралтгүй хот бол бүрийг тэрэх боломжтой юм байна. Тэгээд заавалчгүй одоо сувлал маягаар эмдэг твтүүл имлэх шаардлагагүй юм байна. Сар эмлэх твтгэлгээл авдруу болчих юм байна. Амбулатороор биеийн ажиллаа хийгээд эмчлэх боломжтой юм байна. Тэгэхээр тэр 200 жил байсан юмыг өөрчлөхөд бас хэцүү. Нөгөө талаар яг хожуу онцлох юм бол эндэгт дэвч заавалчгүй тусламжлал авах бол болохгүй. Тэгээд яг тухайн үед одоо Сүрээтэй тэмцэх ажлын гол шалгуур нь Сүрийн эдэ ортой бай гэдгээр л явжсэн байл. Монгол улс бол 93 онд анх бас тэр бодлогоо шинжилээ. 94 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тухайн үед танилцсан дооцсон бодлогыг маш эрчимтэй нэвтрүүлээд маш амжилттай хэрэгжүүлээд одоо яг Сүрийн өвчл тоо хоримтойг ярих юм бол Монгол улс бол Сүрийн өвчл дарамт өндөртэй 30 орны тоонд орж байгаа. Энэ тасалтай Сүрийн дарамт өндөртэй 30 оронд орж байгаа. За Сүрийн өвчин ямар шинж тэмдгээр илэрдэм бол ямар хэлбэрүүд гэдэг юм бол нийгмийн халдварт өвчин гэд тухайн өвчтөй хүмүүс ялгуурлаад одоо жигшигч юм уу эсвэл тэр хүмүүсээс зайлсхийх юм уу ийм ялгуурлал байдаг байсан юм зөв үү? Тэгэхээр шинж тэмдгийн хувьд ямар шинжүүд илэрх бол одоо онцлуулахын тулд одоо хизээ хүн эмнэлэгт очих хэрэгтэй бол одоо энэ талаар дэлгэрэн гэж байгаа юм шиг байна. Тэгэхээр яг мэдээж нөгөө Сүрийн амьсгалын замаар дамждаг халдвар учраас бол анх
үлдчихэж байгаа хэрэгтэй бол уушиг байгаа. Тэгэхээр нөгөө сүрийн би таныг ярилцсан дурж байгаа учраас энэ 2022 онд манай эрүүл мэндийн яам сүрийн халдвар төвчний судлалын үндэсний төв төрийн бус байгууллагууд хамтран гаргасан баримтын цомог гэдэг. Явуулсан. Энэ яг үндсэн шинж тэмдэг нь бол 14 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цэр болон цустай цэр гаргах, чэйжэр өвдөх, турах, бие сулрах, халуурах, шүн хөлрөх. Тэгээд ерөнхий халдвар халдлагын шинж тэмдэг. Тэгэл тамхи татдаг хүн бол ханиалгана. Одоо томоо тус төвчнөр өвдсөн бол ханиалгана. Цустай цэр гарах бол хавдар гэж болно. За механик хэмтлүүлж яж болно. Цэжэр өвдөх бол бах өвчнөө үед ч юм уу тэ зүрхний өвчнөө үед цаана. За турах, сулдах бол туулгалт олон шинж байдаг. Халуурах бол тэгээд энэ ерөнхий шинж тэмдгүүд нь тустай маш өрмөц ялгаатай. Тэгтээ яг ингээд амьдрал дээр хинч одоо сүрээр өвдлөө сүрийн эмчит хандъя гэж боддгоо ханиалгаар яваад. Одоо тэгээ нэг иргэдүүдийн дунд бол ханиад нүндрээ сүрээ болцсон юм аа. Тэгээд ханиад үсгэж сүрээ үсгэж бол ганцаар газар тэнгэр шиг ялгаатай. Үүрэгцтэй өөр одоо вирус юм байдаг. Тэгэхээр яагаад тийм байдал үүснэ? Тэгэхээр яг миний ойлгож байгаагаар бол одоо энэ сүрээ бол тухайн халдвар одоо амьсгалын замаар ороод хүний тархлын систем тэрнтэй маш хүчтэй тэмцээд тархлан сайн байх юм бол сүрийн үсгчийг макрофаг цагаан эсүүд залгаад идэхгүй болгочихсон. Тэгээд шинж тэмдэг гарахгүй. Тэрийг үеийг бол хүн нэг анзаардгүй, нэг ядраал халдварсан үеийг ингээд анзаардгүй өнгөрчдөг. Тэгээд тэр нь тархлын систем тэрийг хүчтэй барьж чадахгүй бол нөгөө нянгууд олшроод тэгээд популяц тон их болонгууд нөгөө нөлөө эргэтэн гэмтэх нь их болчихж байгаа. Нөгөө талаар хамгийн энэ шинж тэмдгүүд бол уушны шинж тэмдгүүд байна. Тэгээд уушинд голомт үүсгээд тунгалахын болон цусны замаар цусан хангамж жимпийн урсгал байдаг бүх хэрэгтэнд л очив. Бусад хэрэгтнийг болсон. Тэгээд яг гэмтэж болно гэсэн үг юм байна. Тэгээд манайхан нөгөө үс сумснаас бус хэрэгтэнд үүсдэг арьсны сүрээ байна, төмсгний сүрээ байна, одоо бөөрийн сүрээ байна, элений сүрээ байна. Одоо зарим тохиолдолд уушгийн одоо зүрхний сүрээ Монгол бас байгаа. Тэр сонин. Тэгэхээр тэр нөхцөл байдлууд нь бол одоо нийт ашиглаж байгаа сүрээгийн 30-аас доош хувь. Тэгээд нийгэм хамгийн аюултай тэр уушны хэлбэрээр өвдсөн ханиас найтахтай амьсгалд сүрэгний агуулсан жижиг гарын туслуудыг гаргаж байгаа хүн аюул аюултай. Бөөрийн сүрээтэй хүн бол харьцангуй халдварлах багтай. Одоо сүрэттэй хүний шээсийг л уугаад идэх юм бол тэгтээ одоо яг шээсээр амьд өвчин үсгэх чадвартай нян гардгуугүй юу гэдэг бас судалж байна. За эцний сүрээр өвдсөн бол өтгөнд нь яг өвчин үсгэх чадвартай нян байх юм уу? Одоо нян оншилж болж байгаа. Тэгтээ тэр гарсан нян бусдад халдвар тараах юм уу? Тэр төлөв судалгаанд бол хийгдэж байна. Амьсгалын замаар гарсан цэртэй цэрэн дотор бол 3 сар хүртэл хадгалах боломжтой. Тэгэхээр зурц цэрээ гаргаад хаяад байгаа гудамжинд байгаа тэр бол хатаал нөгөө тоосуулаад амьсгалын зам алтар сүрээ өсгөх боломжтой. Тийм учраас анх ажиллаж орж явахад дайны засгийн газрын төсөл хэрэгжижсэн тэднээс тусалж исэн дайны тагийн төсөл. Тэгэхээр тэр улсууд нөгөө анх яаж хахад сүрээтэй тэмцэх ажил хэцүү маш одоо урт хугацааны ажиллаа гэж биднээс одоо нэг юм тайз бэлгэлж тэр нь болохоор ингээд тухайн үед юм байхгүй. Амьсгалын замаар халдтыг мэддэг болсон. Тэгээд одоо олон хүн цугласан хатар юм хатдаг нус цэрээ ил цадгаа бити хаяа. Анихтай ам хамаараа таглал гэх тийм аягаар тэмцэж ийсэн. Тэгээд тэрийг одоо бид нус бэлгэлж ийсэн нөгөө манай сүрийн үндэсний төвд. Тэгээд биднээс тэр үед одоо 1905-аас 10 он тий 1900 оны үед л гэсэн үг.
Тэр үед бас юм байгаагүй. 43 онд анхны болсон юм. Тэр үед бол тэгэл бусдаж яаж халдвараад таахгүй. Тэгээд яг өндөр уулын бүс цовлолд яагаад эмчлэх бодлого орж ирсэн бэхээр нийгмийн төдөлсөйг тусгаарлаад өндөр уулын бүсд бол бас уушгины уушгин дах үлдэгдэл гараад тэр их баг байдаг. Тийм учраас бол эмчлэх боломжийг нэмэгдүүлж хоол ундар л эмчилж ирсэн байна л да. Тэгэхээр 30% нь бол одоо ч гэсэн ингээд цэвэргээр өвдсөн хүн дархлан сайн байх хүн бол халдвар авсан ч гэсэн өөрөө спонтан гэдэг шүү дээ. Дархлаараа өөрчлөж байгаа. Тэгэхээр 30% нь бол боломжтой. Тэгээ бол тэр дархал бууруулдаг маш олон хүчин зүйл. Одоо бол ингээд стресс, нойргуудл, маш олон сахарны диабет, тохын халдвар гэдэг маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа учраас бол сүрийн өвчлөлийг хяналтанд авах төвөгтэй байна. Тийм учраас энэ бол нийгмийн халдварт өвчин гэдэг нэр нь бол би бас зөв нэрлэж исэн байна гэж. За маш чухал комментиг сая хэллээ тийм ээ. Шүүлс, нус, цэрээр одоо агаарт маш удаан амьдрах чадвараа хадгалаад байж идэг гэдгээрээ эргээд халдвар дамжуулах нөхцөл нэгдүс бүрддэг юм байна. Тэгэхээр сонсогчд маань гадуур нус цэрээ хаях гэдэг энэ үзэгдэл бол бусдад халдварт өвчнийг тарааж байгаа. Та өөрөө өвчлөггүй гэж болно. Гэхдээ сүрийн тэр бүсгэгчийн янг маш олон хүн өөртөө биедээ тээж авч явах боломжтой зөв үү? Тэгэхээр хүүсийн хувьд эрэгтэйчүүд илүү их өвддөг гэсэн тоо баримт харж ийсэн. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Эрэгтэйчүүд яагаад сүрийн өвчнөр илүү их өвддөг юм бол хэдэн хувь нь одоо нийт сүрийгээр өвчлөх ёстой хэдэн хувь нь эрэгтэйчүүд байдаг вэ? Энд нөлөөлдөг ямар хүчин зүйлүүд байдаг бол? Тэгэхээр нөгөө сүрийн мөн өөрөө амьсгалын замаар халддаг учраас биднээс SARS, COVID одоо том төс төвчний үед бол одоо амны хаалт хамгийн чухал хурцсан зэрэгэлт гэдэг юм чинь. Тэгээ яг амьдрал дээр өвдөж байгаа бусдад халдвар тараах улсууд маань маск зөөвөл илүү холбогдолтой шүү дээ. Тэр халдварыг авахгүйгээд маск зөөх нь бол хоёр дахь холбогдолтой. Тэгэхээр өөрөө сүрэтэ гэж мэдсэн, онцлогдсон том тус төвчнтэйгээ мэдж байгаа бол тэр хүн аль болохоор өөрийгөө мэдээс тусгаарлах гадуураа бол ам хамраа таглах нөгөө талаар бол байнга масктай явахд хэцүү. Тэгээ нөгөө манай халдвар төвчний судлалын үндэсний төв, Америкийн үндэсний хяналтын төвөөс одоо ханиаж найтахтай ханиах жах чинь кармагуудлал салфетдаг аавн хэцүү те. Тэгээ шууд ингээд ханцуу тохороо ядаж тэрийг тэгээ нөгөө наачин халуун сэрүүн маш одоо олон уур амьсгалтай учраас бол амьсгалын дэйн зам өрөвсөд дээрээс нь насан туршидтэй юм байна. Нэрчүүдийн маань 40% тамхи татж байна. Нийт хүн амын 24% тамхины хамгаалалтай тамхи татж байна те. Тэр гол шимтэг нь масал ханиаж найтах цэр гарах. Тэгээ тэр улсууд бол нус цэрэ задгаа ингээд хайж байна. Тэгээд биднээс хотын соёлд суралцахаа сурахгүй байна л да. Тэгэхээр гадаа одоо малынхан дэрэгт бол болох бах те. Энэ чинь одоо биднээс өдөрт ярихад нийтдээ жимшиг эмгэлтэй жимшиг одоо анх ингээд манай сүрийн хөтөлбөр эхэлж байхад лабораторийн хүчин чадлыг сайжруулах зөвлөгөө өгөхөр манад урт хугацаагаар Японы мэрэгчлүүд ихэрч манай лабораторийн хүчин чадлыг чадахыг сайжруулах мэрэгчлэлийг сайжруулахад тусалдаг гэсэн сайн дурын ажилч. Тэгээ нэг манад ажиллаж исэн сайн дурын ажилт нэгээд одоо халуун дуулаан орноос ирсэн одоо Монголд амьдрахад танд юу хэцүү вэ те биднээс бас нөгөө тогтохын асуух гад тэгсэн чи үгүй нараа утаа нөгөө өөрөө хатуус үүчлэхгүй өөрөө хатуусан цуугаал би 97 98 99 оны үед юм ирсэн. Тэгээ хатуусны уудал руугаад одоо хамгийн хэцүү бол ингээд хатуусны уудал дээр зогсож байхад ингээд хүн биднээс анзаардгүй нөгөө нус цэрээ ингээд шууд хайчдаг. Хайдэмэл тэгээд нав анчихгүй бахтаа гэж хайдаг байсан гэдэг. Хүн одоо тэр үеж ингээд хатуусны буудлын дээр яг нөгөө усуудын нус цэр бүсэн коток шиг ингээд харагдаад хөлтдөгс. Одоо л харьцангуй гайгүй болсон байна л да. Тэгээд бид тоглоомсоос өмнө одоо Япон бол тэр усаа ингээд суулуулж байгаа л амд байлгаж байгаа нөлөөмдөг тийм одоо юу гэх юм арга барил гэх юм уу? Заншилгүй юм байна л да. Би тэгээд монголчууд бол тэрэнд амар сурамгай таныг онохгүй.
Бандал нөшимнэ гэж тоглоом шоглоомор. Тэгэл би яг тухайн үед бодоход биднээс амьдралын юм аяглаж буруу байна тий. Тэрийг энэ бол хотын соёлд суралцах зайлшгүй нэгэн талдаа нийгэмшил байгаа бол гудамжинд нус цэрэг хаях. Ер нь бол ингэдэг штэ нэг юм эрчүүдний дунд одоо ч бас эрэм дарагдчихэд ингээд шууд урд явж ирсэн ингээд айгу шурамга хамрахаа ирэн дээр дарж ирсэн нэг нүхтэн дээр дарснаа шууд нусаа нийцдэг шүлсээ хамаагүй ичдэг те энэ бол тэгвэл халдвар маш их дамжуулж байна. Тэгээд яг би бас нөгөө тухайн үед нөгөө уламжилт анаа ухаанаар сүрээгээд бус дорн туберкулез гэдээ нэрлээд тахад Монгол ягаад сүрээ гэж нэрлээд байгаа юм байна гэдэг. Тэгээд тэр талаар бас уламжлалтын эмч нартай судлаад одоо манай 80 жилийн сүрээд эзэмших гэсэн Эквадор гэдэг эмчд өгсөн. Тэр бол нар гэдэг бол санскрит. Сүрээ гэдэг бол нар гэдэг үг санскрит үг гэдэг. Яг монголчууд сүрээгээд нэрлэсэн бус улсууд сүрээгээд нэрлэлсэн ингээд. Тэр анаа ухааны дөрвөн үнцгээд том батлээд том сударт бол сүрээ гэж тэмдэглэсэн өвчний шинж тэмдэг. Одоо биднээс орчин үеийн туберкулез гэж нэрлэдэг байгаа өвчнөд ижил шинж тэмдэгтэй учраас гэж нэрлсэн юм шиг байна. Тэгээ яриад одоо тухайн үед бол маш олон төрлийн тан хэрэгжижсэн нохоо чон үнэний мах хэрэгэлдэг байсан гэж тэр талаар нь бас судлаад яж хатгүй харин ийм аргачлалыг төсөн байна. Ламнар бол ийм хуваацсан цаас кармалж явдаг. Тэгээ нус цэрээ бол тэрэндээ ичээд орой ирээд гал руугаа гээд устгачдаг тийм аргатай байсан байна. Одоо тэгээд тэр ус хэрэгмээр хэрэгтэй юм байна. Нус цэрээ бол хамаагүй задгаа хайж болохгүй маань. Тэр бол бусдад халдвар тараах их үүсвэр юм байна. Тийм уламжлал бас байсан байна л да. Тэгэхээр учир зүггүй бас ус цэрээ ил задаа хайдуул байсан байна. Тэр соёлыг бас авмаар юм байна. Тэр ус бас түгэжл байсан юм шиг байна л да. Тэгээд одоо яг ирчүүдийн хувьд бол ингээд миний ойлгож байгаагаар одоо харж байгаагаар бол энэ амьдралын чанартай холбоотой өвчин юм байна. Дахал буурна гэдэг бол хоолд ижилийн дутагдал, мойгууд, стресс, тэгэл олон хүчинжил агаарын бохирдолтой. Тэгээд ягаад нөгөө дэлхийд дахинд ч Монголд ч гэсэн одоо сүргээр өвдөж байгаа улсуудын 60% эрэгтэйчүүд. Одоо 30% эмэгтэйчүүд. Тэгэхээр 3/2 нь эрэгтэй. 3 өвдөхөд 2 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй хана. Насны хувьд бол энэ одоо тоо оромтор бол хамгийн их өвчлөж байгаа нас бол 25-аас 34 нас. Амьдралын идэвхтэй насны дээр. Тэгвэл яг тэр эрэгтэйчүүд тэгэхээр яг л одоо гэр бүлээ авч явж байгаа ачаа нийгэмдээ хамгийн ачаа үрж байгаа эрчүүд л байна. Нөгөө талаар бол эрчүүд маань нөгөө арх тамхины хэрэглээ байна. Нойр хоолой одоо зохицуулахгүй байна тий. Тэгээд одоо Монголд одоо эрэгтэй эмэгтэй хүний дунд насны зөрүү 9.8 гэл дэлхийд байхгүй тав зүйлэл явж байгаа. Тэр нь одоо хоёр хүчин зүйлээс хамаарч байгаа гэж би бодод байгаа. Одоо нийгэм эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг их байна, ачаа хүрч ийн л гэж ахлаас харагдаж байгаа. Хортон дөгөж явж ийн те орой таксинд явж ийн тэрэл оргуудл байхаас өөр аргагүй шүү дээ. Тэгээд бид өөрөө авч явахын тулд тэр хүндэхээс өөр аргагүй. Нөгөө 8 өглөө төвдөө ирээнээс ачаагаа аваад наран тул дээр ирэл зарна эрчүүд маань л ачаагаа өөрөөл явж ийн те. Хоёр дахь том юм нь бол эрчүүд маань өөрсдөө нэг юм төмрөөр хийсэн юм шиг өөрсдөө бодоод байх шиг байна л да. Эмэгтэй өнөг бол чинь хүндрэлтэй ер нь үр удмаа одоо өргөжлүүлэх усуд учраас эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг анхаардаг. Тэр хүн эрүүлээ өгөл удмын өргөжлөх учраас бол эмэгтэй хүний эрүүл мэндэд анхаардаг. Нөгөө талаар гэр бүлийн хувьд ч гэсэн энэ маань одоо төрхийн юм чинь гэдэг. Нөгөө талаар одоо жирэмсэн болоод төрөх болонгууд тэр хүний эрүүл мэндийн асуудал өөрөөх нь нөгөө нь тээж байгаа хүүхдийн эрүүл мэнд учраас хүндрэлтэн л ер нь тэднээс илүү анхаардаг байсан гэж байна. Тэгээд эрчүүд өөрсдөндөө миний ойлгож байгаагаар эрүүл мэндэд хандах хандлага нь сул байна л да тийм. Нөгөө талаар бол монголчууд уг нь бол эрүүл мэндэд дэвжлэх маш сайхан боломжтой арт юм. Одоо эрүүл мэндээ алдвал бүхнийг алдна гэж яриад байгаа мөртлөө тэрийг биелүүлэхгүй юм л да. Тийм учраас бол эрчүүд маань өөрсдөө л одоо нөгөө талаар бол одоо эрчүүд нь 10 жилийн өмнө бурханы оронд орцохор чинь тэр гэр бүл тэгэл эмэгтэйчүүд л асуултлал ганцраал
хүрхрээ дижээж чинь хүүхдүүдэд хүмүүжүүлж чинь те. Нөгөө талаар л нийгэмд бас тийм тийш бас асуудал үүсчихсэн юм те. Ач нараа хүмүүжүүлэхэд бол нөгөө өвөгийн уужим тавилун юм гадна талаас нь харах те. Тэр арга ухаан соёл боломжлол нь тасарч байгаа ч юм те. Нөгөө хүүхдүүдийн маань ээж нь эмээ бага эмэгтэйчүүд л хүмүүжүүлээд байгаа юм шиг те. Энэ болохоор тэгээд тэрэнд нь нөгөө осол гэмтэл хэрэглэгчүүд сохтуу машин байдаг. За амиа орлолт хэрэгчүүд маань 3 дахин өндөр эмэгтэйчүүд басаа. Тэгээд сүрээ халдварт хүчигээр бас л эмэгтэйчүүд нь бэлгийн авд гэхээр бас нөгөө архитектуртай холбоотой. Тэгэхээр биднээс одоо та биднээс хэдэн жилийн өмнө ярьжсэн нөгөө 20К клубийнхэн нөгөө нөөшөө Новембер гэдэг ирчүүдийн сахлаа усахгүй 11 сар эрэгтэйчүүд эрүүл мэндийг тэр би тэрийг бас дэмжиж нэг 2 жил явж үтсэн. Тэгээд усууд яагаад сахлаа уурч юу болоо гэхээр ирчүүдийн эрүүл мэндийг хамгаалдаг гэдэг. Тэгээд тухайн үед бодож байхад бол хин нэгнээс биднээс одоо биднээсийг анхаараач яг хин чухал биш юм байна. Ирчүүд мөн өөрсдөө анхаарах хэрэгтэй юм байна. Би одоо энэ үргээ биелүүлэхийн тулд эрүүл саруулах хэрэгтэй юм те. Эднээс мөн би 10 жилийн өмнө гэр бүлээ орхио явах нь ягаад миний өөр хүчит талаас нь харах юм бол тамхинаас гарах хэрэгтэй юм те. Архиа хэрэглэхгүй байх хэрэгтэй байна. Нойр хоолой зөв зохицуулах хэрэгтэй юм те. За сүрээдэр ч гэсэн тэр ялгаагүй ажиллагдаж байгаа. Олон юм тасалтай сүргээр бас л хэрэгжиж байна. Эмчилгээ бүрэн гүцэд хийлэгдэв. Одоо олон юм тасалтай сүрийн эмчилгээ 24 сар байсан. Одоо бол манай Монголын сүрээтэй төвчөх холбоо олон улсын байгууллагуудаа хамтраад маш сайхан судалгаа хийгээд 9 сар болох. Бараг 3 дахин багассан байна тийм. Болох тэр шинжилгээ ухааны үндэслэлийн гарах клиник судалгааг нь олсоо батлагдаад одоо 9 сар болох эмчилгээ. Одоо 6 сар болох призм гэх судалгаа бас явагдаж байна. Нөгөө талаар бол нийгэмд ядгуулсан гадуурхал байна гэдгийг хэлээд идэм мөртлөө яг шинжилгээ ухааны аргачлалаа тогтоосон байсангүй. Манай холбооныхон бас олон улсын байгууллагуудаа тэдний дэмжлэгтэй тогтоолоо бас л маш өндөр байгаа нь харагдлаа. Тэр дундаа эрүүл мэндийн ажилтны дундах ялгуурлан гадуурхалт өндөр гэж гарсан. Тэр нь надад бол маш их зөвлөх юм уу? Тэр ойлголттой. Энийг жоохон тайлбарлаад дэлгэрүүлээд өгөөч. Эрүүл мэндийн ажилтнуудын ялгуурлан гадуурхалт гэдэг нь сүрээгийн эмчийг гадуурхаж байгаа гэсэн үг юм уу? Сүрээгийн эмнэлэгт ажиллахаас хүмүүс татгалзаж байгаа гэсэн үг юм уу? Хоёр утгаараа. Тэгээд тэрийг би нөгөө 2 жилийн том задлан чанарын судалгаа хийгээд нөгөө үр дүнгээс тэгвэл яг нөгөө асуусуудаас таныг эмчилгээний явцад ялгуурлан гадуурхалд ажиглагдсан уу гэсэн асуулт байгаа байхгүй юу? Тэгвэл яг одоо биднээсийн нөгөө сүргийн тусламж үйлчлэгийн төлөрсөн байгаад шүү дээ. Сүргийн диспансер босоогоо. Тэгвэл одоо тань дээр нэг өвчтөн очлоо гэхэд та сүргийн шинжлэхтэй байвал сүргийн боловсрол явуулах гэж байгаа байхгүй юу? Нөгөө талаар би мэдэхгүй халдвартай юм чинь тэднээс л эмчилнэ. Тэгээ нөгөө халдвар эрүүл мэндийн ажилтнууд өвчтнөө ялгуурлан гадуурхсан гэсэн нэг үнцэг явж байна. Яг тэр нь тэгж ойлгогдоод байгаа болохоос биш. Өвчтөн нарийн мэрэгжил. Өвчтөн тэгж мэдрэгдээд болохоос эмчтэр бол тэр утгаараа биш. Төвлөрсөн тэр эмчтэл одоо өрхийн эмч танчингуудаа сүргийн шинжилгээ хийгээд за та сүргийн диспансерт очих юм байна. Тэгэхээр одоо тэр хүн ялгуурлан гадуурхалт юм шиг мэдрэгдээд байгаа байхгүй юу? Түүнээс бид нэр бүх өвчнийг л тэгдэг үстэй. Тэгмээд би одоо харин тантай яриад гээд антропологч юмч те. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг илүү анхаардаг хүн гээд сүрээгийн мэргэжлийн эмчийг урьж байгаад би баяртай байгаа. Танд бас тийм проблем үүсчихэл байгаа. Тэнгүүд биднээс одоо энэ эрүүл мэндийн тогтолцооныхоо энэ босоо тогтолцоогоо өөрчлөхөөс аргагүй юм л те. Нөгөө талаар бол ингээд шинжлэх ухаан хөгжөөд маш олон мэддэг хоримтлагтаад ирэхлээр одоо би сүрээгийн эмч, халдвартын эмч, би бол одоо дотоод шүртлийн эмч гэж ялгархаас өөр хэцүү болчихгүй. Одоо энэ тооромтор бол сүрээр өвчөө улсууд, сүрийн халдвартаа сүрээр өвчсөн хүн болвол одоо сагны диабеттэй улсууд, сагны биед шижингүй улсуудаас
илүү 3 дахин илүү сөрөг өрөвдөх магадлал өндөр байна. өрсөлдөөн өндөртэй. Өндөртэйгээ гарч байгаа. Тэгвэл одоо дотоод шүүрлийн сагны диабетийг хянаж байгаа эмчид сүрэтэн үерх магадлал 3 дахин өндөр. Тийм байна. Тэдний сүргийн мэдлэгээ дэвшлүүлэхээс аргагүй байхгүй тийм. Тэнгүүд манай тогтолцоо байна гэдэг одоо сүргийн нэлрэнгүүд нөгөө эмчинд сагны диабеттэй эмчлэнгээ сүрийг эмчлүүлгээ тийм. Тийш явал тэгэхээр нэг ийштэй бөмбөгдөд байгаа юм шиг. Тэнгүүд тэр эмч маань сүргийн мэдлэгээ дэвшлүүлэл сүрийг дэчинэ эмчлүүлэх. Эмийн зөвлөлд өгчлөх гэсэн үг. Тэнгүүд одоо Азийн хөгжлийн банк, Техникийн банк одоо барьж байгаа шинэ төвүүд, агаархны төвүүд маань нэгдсэн имлэг байдлаар хэлсэн шүү дээ. Халдвар төвчин, төрөх, гэмтэл энэ тусдаа биш нэгдсэн имлэг байна. Хавдрын тусламж хүчлэгээ үзүүлдэг одоо гэмтлийн зүрх тусламжийг их хуурхайн зүрх тусламжийг үзүүлвэл нэг дор байвал ихтэй шиг гүйлэхгүй шүү дээ. Тэгвэл одоо мэргэжил маань өөрөө тийм гибрид байхаас ураагүй, хибрид байхаас ураагүй ч шүү дээ. Би одоо үүдийн андрологийн мэдлэг байхгүй бол сүрийг эмчилж байхдаа тэр юм эмчилж чадахгүй болчих жоох. Тэгэхэд нөгөө хүн байна та бас асуугацтай за сүрээр өвдсөн улсуудад одоо төсөгний дайвар өрсөл төрөвчлэх өрсөл зөндөөл байна тий. Тэр улсуудад бидний сүрийг эмчилж явах хавцтай одоо бэлгийн шээс дамжуулах замын өрсөлийн эмчилэл хан давхар эмчилгэээс байхгүй. Сүрээр өвдсөн хүн бөөрөнд гэмтэл учруулсан бол бөөрөнд өссөн зөвчлөгээ өсвөлгээс байхгүй. Бэлэг нь одоо өндөрлөлтөд яаж яахт нөгөө сүрийн олон хүчтэй эмнүүд маань бол бэлгэнд дарамт учруулна. Тэгмүүд өрсөлтөө өглөлтөө бицгийн халдвартай байсан бол бас дахиад өндөрнө. Тэгэхээр бид эдгийн хэмжилж ийжл хандлан хэмжилгээс байгаа тий. За сүргээр өвдсөн улсууд маш их ялгуурлан гадуурхалт төрцдөг юм уу сэтгэл санаагаар бас нэг тойромт нь болохоор өөрөөгөө ялгуурлан гадуурхалт. Би яагаад өвдчих вэ тий? Бус тусад өвдөг байхад би яагаад өвдчих вэ? Гэрийнхэн маань өвдөг байхад би яагаад өвдчихдэг вэ? Гэрийнхнээгээ өвдөлчих вэ? Өвчлөлчгөө өөрөөгөө бас их үгүй яддаг ч юм ялгуурлан гадуурхалдаг. Тэгэхээр чин тэр сэтгэл зүйн асуудал байгаа тий. Тэгэхээр би эмээ уул идэгэрнэ гэдэг нөгөө хүн чин сэтгэл зүйн асуудалтай архины хамааралтай хүн бол архиа авах гад маргаашийнхаа юм таслах гад идэг тий. Тэгэхээр сүрийг эмчид одоо олон юм тасал үүсэх үү? тий. Тэр тасал үүсэхгүй бол сэтгэл зүйн мэдлэг хэрэгтэй болчихж байгаа тий. Тэгээд сая өнгөрсөн жилийн сүүлээр биднес бас сүрийг эмч нартай нэмэртийнхэн эмчтэй хамтар суулж болж байгаа. За тэр хүн сэтгцийн тулгымсан асуудалтай болж байгаа. Амиа орлох сэтэлтэй бол яг уу одоо сэтгэлээр унаад депресд орсон байл яг тий. Тэгэхээр чинь биднес тэрийг хамт эмчлэхгүй бол ганцхан сүрийн юм уу гэл наад эмчин нөгөө сүрийг ингээд чинь эмчлэх нөгөө эмчин сэтгцийн хувь архины хамааралтай сэтгэл хөдлөлттэй багт нь хамт эмчлэхгүй бол аргагүй болчих. Тэгэхээр биднес сүрийн эмчин өөрөө сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг тэр асуудлыг мэддэг мэдлэгтэй байхгүй болохгүй болчихно. Тэрнээс одоо сүрийг эмчлэх үү нөгөө архины хамаарлын эмчлэх үү одоо бол тэр асуудал багасаал юм. Тэгтэл нөгөө эмээ өдөр болгон ирж явахгүй архины хамаарлалтай хүн чинь гэрийн ч олдохгүй хүн чинь эмч сувлагч спазм шаанаас олох уу эмээ таслаад алга болчихно. Нөгөөтг нь эмийн тасал үсээд бусдад халдвараад хараа. Тэгэхээр чи бидээс хандлал тэмцэхгүй болохгүй бас тий. Тэнгүүд энэ аюу гоё одоо сүрийг тэмцэх ажил бол цогц ажил юм байна л да. Тэгвэл биднээс сүрийн эмч, сүрийн диспансер одоо сүрийн танцуулгын албаны ажил гэдэг. Тэгэхээр биднээс өргөөрөнд навч үзэхгүй болохгүй байна гэхээр эднээс одоо ингээд сүрийнхэн бүх ажиллаад бусдлоо амжилтанд хүрэхгүй болохоор нэлцаасаа. За. Тийм биш юм байна л да. Одоо би бол баттай хэлж чадах нь бол манай салбарын эмчнэр өөрсдийнхөө хүчин чармаалт одоо байдлыг бүхэл хүчин чадлаар ажиллаж байна. Одоо сүрээтэй тэмцэх ажил олон улсын хамтын нийгэмлэг бол маш одоо хүчтэй дэмжлэг үзүүлсэн. Олон юм тастай сүрийн нэг сарын бүтэн эмчилгээ бол бараг 20 сая төгрөг. Монгол хүн нэг төрөлдөлгүйгээр л эрүүл мэндийн даатгалаар авч чинь тий. Одоо өнгөө эмчлэгч шүү дээ. Ямар их боломж вэ тий. Эмнэлгийн одоо эмчилгээ үйлчилгээ бүх л өндөрлөхгүй шүү дээ. Биднес тэр боломжоо зөв ашиглах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар маань тэрийг
өвчтөн үлсэлтэй ээлтэй чирэгдэлгүй болох дээр анхаарах хэрэгтэй юм тийм. Иргэд бол харин тэр эрүүл мэндийн боловсролыг дэвшүүлээд шин тэмдэг гаргаад тэмлэгт хандахад нь биднээс маш ээлтэй хүндрэлтгүй байх хэрэгтэй тийм. Энэ дээр болохоор ингээд сүрийг бууруулаад тэглэхэд бол хүүхэд болон өсвөр насныханд сүрийн эрсдэлзүүлгийг хийж эмчилгээнд хамруулах. Эмч амжилт нь сайн дурганы дэмжигд хөрөнгө оруулах. Хариуцлага хамтын ажиллагааг нэмэгдүүлэх. Энэ дээр нь болох ингээд миний сайн хэлээд байгаа бус салбартай хамтаа хүн амд эрүүл мэндийн боловсрол олох ажлыг өргөжүүлэх. Энэ маань манай подкаст гэсэн үг шүү дээ. Энэ нь тийм үү? Одоо жалгуурлан гадуурхалтыг зогсоох. Тэр хүн өөрөө ингээд хичээд юм да. Одоо би сүргээр өвдсөн гэл зарлаа явдаг хүн байгаа. Тэгэхэд одоо би хавдартай штэ гэл хүн нэг айхгүй хүн ирдэг тусламж авах хүсдэг те. Гэтэл ингээд энэ олон ажлуудыг цогцоор нь хийж биднээс сүрийг бууруулах. Тэгээд би бас таныг өрөхөд айгүй баяртай байсан. Одоо ингээд одоо энэ манай подкастыг сонсож байгаа хүмүүс бас эрүүл мэндийн боловсрол юмаа сайжруулах гэж сонсож байгаа тийм учраас бол одоо ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэрэгжүүлж байгаа нэг гоё 33 гэсэн хөтөлбөр байгаа байхгүй тийм. Одоо хүүхэд амжилттай суралцахад сургууль бол 33% үүрэгтэй. Сурагч өөрөө 33% үүрэгтэй. Ээж бол 33% үүрэгтэй. За хүүхчин 33 байвал за сургууль ер нь үүрэг үүсдэг гэдэг шүү. За 66 ахын бол хүүхэд сургууль 2 үүрэг үүсдэг чинь шүү. За тэгээд 70-80 болох гэдэг бол таны үүрэгтэй. Тэр бол эрүүл мэндийн салбарт бас нөлөөлөхөөр айл болох. Одоо гойрн тэр талаас судалсан таач өөрөө мэдж байгаа судалгаа маш их л байгаа шүү дээ. Хүн эрүүл байхад бол 70% нь тухайн хүний зөв дадал зашлаас хамаарна. 10% нь бол орчин одоо гадаад орчноос хамаарна. 10% нь бол удамшлаас хамаарна. 10% нь бол эрүүл мэндийн тусан зүйлчлэг. Тэр одоо бол ингээд тэр 10% тэл зорлолдоод шүү дээ. Эндийг яаж сайжруулах юм чиг яах вэ гэдэг. Тэгэхээр хувь хүний өөрийнх нь тэр 70% талаар нэг ярьхгүй байгаа юм шигтэй. Тэгээд одоо би өвчтөй байх юм бол эмнэлэг муу байна. Тэ эртэл онцлохгүй байна гэдэг. Биднээс нэг 10% тагаал зурлаад байна. Одоо харин нэг агарын бохирдол гэдэг тэр талаараа дуурж байна. За удамшлын талаар бас ярьж байна те. Тэгэхээр биднээс гол асуудал дээр эрүүл мэндийн боловсролоо олох те. Иргэд өөрсдөө ямар хариуцлагатай байх юм те. Зүү хоолт гэдэг тэр хүн гэртээ очиод тэр зүү хоолтыг мөрдөхгүй бол биднээс юу гэх юм те. Тэгэхээр одоо тэр эрүүл мэндийн боловсрол олгох тэр функц нь боловсролын системийн үүрэг юм уу? Эрүүл мэндийн системийн үүрэг юм уу? Урд нь бол 90-ад оноос өмнө бол миний ойлгосноор эмдэг гэгэрлээ ордон гэдэг гоё нэрлсэн ба. Гэгэрүүлэхтэй. Тийм байна. Тэр бол ингээд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олох ажлыг маш системтайгаар маш хүчтэй хийдэг байсан юм. Бодлогоор хийжсэн байна. Тэгээд тэр одоо төрийн сойрголт там очгоогаа одоо аюунгаа тэр эмч маш сайн онцордог эмч нар тэр үг найруулгыг хийгээд иргэдэд хүргэдэг байсан юм. Одоо намайг оюутан байх үед төгссөний дараа цэцэг дээр эмч одоо телевизээр гардаг эрүүл мэндийн хөтөлбөрийг хөтэлдэг байсан. Тэр хүн бол өөрөө бас эмч хүн байсан. Дараа нь одоо манай нийгмийн эрүүл мэндийн төрөлхтний захирлын Наран Туяа эмч бас тэр хөтлөө явуулдаг гэсэн. Тэгээд тэр бодлогоор тэгж хүчтэй явуулдаг гэсэн юм л та. Тэгвэл одоо яг тэр гэгэрүүлэх ажил нь миний үүрэг юм. Би бол иргэд өөрсдөө дуртай чатбот дуртай одоо гуглэрээ дуртай өвчт хандлага мэддэг болчихлоо шүү дээ. Тэгвэл одоо подкаст таны хийж байгаа энэ ажил бас тэр юмроо иргэд одоо дуртай мэдээлэлээ одоо дэлхийн 1 номерын Майо эмнэлгийн веб хуудасд ороод бүх мэдээллийг авах боломжтой болж байна те. Манай халдвар төвчний судлалын үндсэн төвийн веб руу ороод бүх халдвар төвчний талаар мэдээлэл авах боломж байна. Иргэд өөрсдөө мэдээлэлтэй болох хэрэгтэй хэрэггүй ус төрчин подкаст пост уншиж чахаар те өөртөө хэрэгтэй тэр юм уншаал хэрэгжүүлвэл за одоо ингээд тасал хөдөлгөөнд чухлаа. Тэгэхээр тэр хүн өөрийнх нь оролцоо байхгүй болвол хөгжихгүй шүү дээ. Хасан мэдээд яхав хэрэгжүүлэх хэрэгтэй тийм. Тэр хүний өөрийнх нь оролцоо байхгүй. Тэгээд манай нөгөө сэргийн засгийн эмчнэр бас тэр
одоо сэргийн засах үйл ажиллагаа бол өвчтний оролцоогоор ямар ч ач төрөхгүй байл та дасгалыг тэр хүн дасгалаа хийхгүй бол тэр одоо сэрхэхгүй. Тэнгүүд би бас тэр халдвар төвчөнд чухал байна. Вакциндаа хамаагдахгүй бол тэр хүн хэмээ зүг тунгаар нь уухгүй бол өөрийнх нь хоолунд идэхээс өмнө гараа угаахгүй бол ханаж найтахтай амаараад хаялахгүй бол одоо хүтний томоогийн үйлдвэрлэлд амийн хаалтыг зүүхгүй бол эрүүл мэндийн салбар одоо чин бүрэн сайн юу гэх юм. Тэрхий сайн юу гэх юм тий. Тэр өөрийнх нь оролцоо амар чухал тий. Би болохоор тэгээд энэ байдал одоо би эрүүл байх нь бол 70% надаас хамааралтай шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Анагаах ухааны одоо мэргэжлийн боловсрол олгох тэр тогтолцоонд тэр чиглэлийн усудаа илүү бэлтгэх юм уу? Тэр сайн дурын ажилтнанд тэр нэвтрүүлгээ хийх юм уу? Тэгээд одоо наслмаа эмчийг бас би хувийнхаа хувьд баярлж байна. Манай одоо төгсөлтийн нөгөө самбуу эмч байна бас самбуу доктор гэдэг подкаст. Тэр эмчнэр маань одоо ойлгож эхэлж байна шүү дээ. Би эрүүл мэндийн салбар маань хичнээн хүчтэй байгаа. Хичнээн шин технологи нэвтрүүлээд хичнээн сайхан юм нэвтрүүлээд иргэд маань тэрэнд оролцохгүй болвол тэдний мэдлэг нь хангалтгүй байгаа учраас та тийм тохиол зөндөл байгаа шүү дээ. Одоо ингээд за лекцийн сулралтай хүн байна гэх таны өссөн зөвлөгөөг мөрдөхгүй бол та тэгээд за тэнгууд одоо эмчнэр маань ойлгож эхэлж байна те. Дугуйрхуй эмч, захим эмч гэдэг тэр усуд ойлгож эхэлж байна. Иргэдийнхаа тэр эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэхгүйгээр биднес хичнээн робот хагалгаа хийдэг болоод хичнээн том одоо 24 сарын эмчилгээг 9 сар болгослоо гэдэг тийм. Одоо эрүүл мэнд таны гарт байна гэсэн үг тий 70% гэдэг чинь дийлэнх шүү дээ тийм ээ. 10% тагаа зурлаад гарсан биднес тахгүй байгаа юм уу та гэж бодоод харин одоо эмчнэр мөн ойлгож эхэлж штэ. Тэгээ би буцаага танаас нэг асуухад одоо яг та подкаст хөтлөе гэсэн сэдлийн үнээс төрөө. Ягаад намайг урахыг асуу гэх. За баярлалаа. Яг л Монгол эрчүүд маань ягаад 10 насаар өмнө эмэгтэйчүүдээ орхиод байгаа юм бэ? Тэгэхээр Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ер нь бол эрүүл мэндийн салбараас 10% нь 70% нь өөрөөс нь байдаг юм байна гэдгийг энэ сая гоё тойллоо шүү дээ. Гэтэл эрэгтэйчүүдийн маань эрүүл мэндийн мэдлэг дээрээс нь амьдралын хандлага дээрээс нь хөвшлүүд энд мэдлэг мэдээлэл дутаад байгаа юм болов. Тэгэхээр бид нар энэ мэдлэгийг зөв цэгцтэй мэрэгжлийн эрдэмтэн мэрэгдээс хүмүүстэй мэдээллийг хүргье гэдэг энэ үднээс би энэ подкастыг хийх гэсэн санаа төрөөд тэгээд салбарын мэрэгжилдээ гарчсан эмч мэрэгжилтэн одоо үршигчийн эрдэмтдийг бас урьж авчираад өмнөх дугаардаа би анагаах ухааны доктор Алтан Зул эмчийг жишээ нь одоо ус халцралтын талаар бид нар юу мэддэггүй вэ гэд ингээд жишээ нь эрэгтэйчүүдэд өдөр тутамд нь амьдралын хөвшилт нь үснэ унжаагаа хүний жишээ нь бид нар бол үсээс хамжаах нь маш чухал гэдэг юм л да. Өөрсөний би ч одоо самнаа дундгаадах юм бол гэж бодсон. Үгүй харин яг тэгэхээр тэрнтэй адилхан одоо өнөөдөр чинь бид нар энэ өнөөдрийн подкастаар та нус цэрэг гудамжинд хаях юм бол та өөрөө сүрьегийн одоо тэр микобактери гэдэг нянг одоо тээж явж байхыг үгүйсэхгүй. Гэхдээ агаарт тэр тэсвэртэй 3 сар амьдрах тэсвэртэй нянг та гудамжинд шүлсээ хайснараа бусдад дамжуулах боломжтой юм байна шүү гэдэг энэ мэдээллийг бид нар олж авлаа штэ. Гэтэл нус цэрэг ингэж хамаагүй хаях нь өөртөө болон өрөөлт ч гэсэн Монголын хүн амд эргээд бидний цаашлбал одоо нөгөө урт наслахад эрэгтэйчүүд уушигны хавдраар илүү хөвчлөдөг. Эрэгтэйчүүдийн амьсгалын замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, тамхи татах, стресс, ажлын нөхцөл гээд маш олон хүчин зүйл эргээд эрэгтэйчүүд маань амьдралын чанарт наслалтанд нөлөөлөд байгаа учраас тэрэнд маань энэ подкаст маань нэмэр болоосэй гэдэг үднэс энэ подкастыг эхлүүлсэн. Баярлалаа. Би тэгээ нөгөө бас баяртай нөгөө уйж оролцуулсанд ч бас тийм боломж олгосонд баярлалаа. Нөгөө талаар бол энэ подкаст сонсоод биднес одоо нөгөө нэг акшн үйл ажиллагаалж чухал юм л дээ. Тэгээ нөгөө жингээ бууруулъя гэвэл тасгал хөдөлгөөнөө хоолоо тэгмүүд одоо сая ингээд ерөнхийлөгч байна дэмжээд одоо уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх зорилго гарлаа шүү дээ. Тэгэхээр уламжлалын эмчнэрийн төр эрүүл байх нь бол тухайн хүний явдал
зам мөрөөс хамаарна гэдэг. Тэр нь бол зөв амьдралын маяг хэлээдсэн шүү дээ. Тэгвэл биднээс одоо ирчүүд маань урт наслыг гэвэл одоо тамхи татдаг нь бол маргааш нас тамхинасаа гарыг тий. Одоо эрх хэтрүүлэн хэрэглээд байгаа бол тэрийг маргааш зогсооё тий. Жингийн илүүдэлтэй бол маргааш нас алхаж эхлэе гээл. Тэгэл нансаа эмчтэр бас байнга л ярьдаг одоо өглөө алхчихъя. Тэгээд завж чөлөөд байгаа. Тэр нэг биднээсийн одоо гартан байна. Тэр боломж байна тий. Тэгээ нөгөө нэг бас нэг үг өгдөг ш. Нөгөө хийх хүнд боломж их, хийхгүй хүнд шалтгаан ундгүй. Тэгэл их байна, тэрл байна, Нямбатар юм ихгүй байна, юм тийм гэдэг. Би болохоор одоо хайх юм бол биднээс өөрсдөө боломж байх шиг л байна тий. Одоо биднээс ярьж байгаатай шууд холбоогүй. Би яг нөгөө биднээс чинь 89 онд 10 төгсөөд 90 онд сургуульд орчих яг л нөгөө тог энэ тасралт болоод одоо ч нэг хүүхдийн хэлүүлсэн тий. Жил машин гүтэл тог тасралт тэгэл даага асаагаал. Тэгээд би одоо яг тэр хариуцлагагүй байгаа улсууд тэг шүмжилж байгаа биш. Одоо нөхцөл байдлыг биднээс өөрөө хүчээлт авна шүү дээ тий. Би тэгээд ямар сайн даа нөгөө лептен цохоо болоод алхдаг болсон. Тэр нь сайн үзгээс нь харах юм бол тог үлдэхэ болоод газар бэлддэг авсан ингээл. Өөртөө стрессгүй тий. Алхах нь одоо нэг боломж юм шиг тий. Яг үнэ. Тэгж харах юм бол яг үзгээс нь харвал тэр хариуцлагагүй байгаа нь бол буруу л та тий. Тэгэхээр одоо улс орны хөгжилт тэний хүүхд нэг гоё подкаст энтэй шууд холбоогүй ч гэсэн тог тасарснаас болоод би тэр гадаадын сургалтанд орох интернет байхгүй аплай хийгээс оцорчиж байгаа хөх тий. Тэр боломжтой тог тасралт нэг цагийн юм шиг өртлөө тэр хүүхдэд аппликейшнаа бүгэлдэхэд 10 минут л чухал авах. Байхгүй учраас тэр дедлайн бол тэр хүүхд тэр боломжоо дахиад нэг жил үлээх болж байгаа. Гэхдээ цагаа тулгасан байна гэдгийг бас нөгөө талаас нь бас зааж өгсөн байж бас болно эцэстээ ганцхан тийм байх шүү. Заавчгүй цагаа тулгахгүй те 7 хоногийн өмнө юу ч тохиолдож болно гэдэг эрсдлээ тооцох аргыг зааж өгсөн юм шүү. Тэнгуү чинь би болохоор ингээд биднээс одоо тухайн үед тэгэл биднээс наасан юмч гэсэн тэр үед тэгэл маргааш биднээс геслог анатомийн curriculum өгөхөөс аргагүй тэгэл ла барил үчисгэр одоо итгэхгүй л биш байгаа юм те. Тоггүй чи яах юм эмчнэр ямар тэгээд тэгээ нөгөө яаж яхад гарангууд атус чинь амар очтой пиг юм такси макси байгаа шүү дээ. Тэгэхээр яг би нөхцөл байдал одоо өөрчлөгдөх юм байна те. Биднээс тэрийг мэдээж тэр хариуцлагагүй байгаа төрөсөд ойлгох хэрэгтэй те. Биднээс энэ үүргээ яагаад биелүүлэхгүй байна? Энэ иргэдээ яагаад тэм зоогож байна гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар болохоор нөхцөл байдал хүн тэрний боломжоос эерэг талын бас олж харах юм бол нөгөө проактив байна гэдэг чинь тэрийг хэлээд байна шүү дээ. За маш их баярлалаа. За тэгэхээр эрэгтэйчүүдийн наслалтанд одоо жишээ нь сүрийн өвчин, амьсгалын замын өвчин, уушигны хавдар одоо жишээ нь наслалтад маш их нөлөөлж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан бас стрессийг даван туулах нь эргээд энэ өвчлөлт одоо сөрөг нөлөөнүүдийг багасгаж өгдгөө гэдэг айгуу гоё үнцгнүүдийг гаргаж ирлээ л дээ. Жишээ нь тог тасрах юм бол танд алхах бас хөдөлгөөний чинь нэмэх нэг боломж байна гэж харж альва сөрөг зүйлийг эерэг өнцгөөс нь хүлээж авах юм бол гэдэг үнцгийг гаргаж ирж байна тийм ээ. Чойчод баярлалаа гэж хаашаа юм бэ. Ямар ч лсэн тэгээд одоо алхаж болох л байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг зөв. Би ч гэсэн сүүлийн одоо энэ сүүлийн 7 хоногт бол үнэндээ л 4 давхар 5 давхарлуу дандаа лифтер гардаг биснэ дандаа алхаж чинь. Тэгэхээр нөгөө талаас эн чинь тог тасарчул чи тэн дотор эдэн цагч гацх юм билээ мэдэхгүй те. Тэгэхээр тэгж яхаар зүгээр л алхах чи гэдэг мэн надад ч гэсэндээ бас хөдөлгөөний мэн нэмж байгаа гэдэг утгаас яг зөв өнцгөөснөөс олж харж. Тэгэхээр бүх зүйлд ер нь бол эерэг талаас нь бас хандаж болох юм бол гарц гаргалгаа байдгаа л гэсэн санааг хэлэх гэж байна зөв. Тийм би тэг нөгөө нийгэм эрүүл мэндийн хөрөлөнд бас ажил төрлийн хувьд зөндөл очиж тэнгуү тэднээс гоо ингээд нэг шат алхахад бол тэдэн калори гэж зарцуулна. Та амьдралаа тэдэн секундээр уртсгаж чинь гээд. Аха. Надад амар гоо ингээд завхар чинь 10 минут нэвчих юм байна шүү. Тэгэхээр амьдралаа уртсах нь өөртөө нөгөө лифтэнд гацаад амар байна гэхээ оронд сайхан алхах юм бол амьдрах хугацаагаа 3 минутаар нэвчих юм байна штэ гэж бодвол юм шиг тий. Одоо атус их байна. Одоо
бензин олдохгүй байна гэвэл гүйл сайхан алхачих л дээ. 2 км газар алхах нөгөө өдрийн 10,000-ыг гүцэж юм шүү дээ. Бензинд очирлаач хэрэг алга, дөрөвтэй машин хэрэг алга. Би одоо ажил гэрийн хооронд бол алхахдаг болсон. Манай офис түрүү 9 давхарт би бол байнга л шатаар лев түлээж бухимдгаа болсон. Сайхан алхаад гардаг болсон. За мэдээж хүнд юм үргэлж байгаа бол бас хэцүү юм байл л те. Мэдчихлэн тэгэл нөгөө талаар бол насан эмчт бол жилдээ нөгөөдөө үзүүлж байгаа те. За ингээд үзүүлж байгаараа гэл. Тэгэл насан эмч бас айгүй гоё зөвлөгөө өгөөл. За юм байна, тийм байна. Ийм байна шүү гэл. Тэгэхээр би болохоор тэр их ажилдаа яаж тэр имлэгт очиодیں учир нь олдохгүй гэдэггүй. Тэр таны өмнөөс хийн учрыг нь олох юм бэ те. Цагаа аваад тэр эрүүл мэндийн даатгалыг төлөөл ажлаа төлөвлөөл те. Тэрний одоо миний өмнөөс хинч надад имчилгээний цаг авахгүй. Хинч миний өмнөөс одоо имчилэгт үзсгээд явахгүй те. Хинч миний өмнөөс миний за танд үзүүлэх мөнгөийг төлөхгүй шүү дээ. Өөрөө л тэрийг төлөхөөсөө авахгүй. Тэгвэл хэрэгтэй юм бол зүү юмдаа мөнгөө зарцуулаад те химнээл ингээл би болохоор ингээд нэг ажаргалт одоо нөгөө Харвардынхны одоо ч гэсэн үргэлжлээд байгаа гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө ажаргалтай байхад юу хэрэгтэй вэ гэдэг 80 жил урчсан том судалгаа гээл улсууд зарим хийсэн подкаст хийгээл пост тавьсан байдаг. Тэрийг ингээд яг нөгөө хэвлэгдсэн артиклийн уншихлаар ерөөсөө проактив байх нь ажиглалтай байхын үндэслэл юм байл л та. Одоо болохгүй байна гэд бүх юмыг сөрөг талаас нь хараад их юм бол өөгүй юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр биднес ийм байгаа юм чи. Тэгээд тог тасрах нь одоо Орос Украины дайнаас болж нефт за өнд орох нь тодорхой шүү дээ. Тэгэхээр ч одоо алхах чи хийсүр авахгүй шүү дээ. Тэгээд одоо агаар бохирцоолго бол би гэрийнхэн дулаан алдатлыг бууруулахгүй болохгүй юм те. Дулаан алдаад ивэл хичнээн тав байвал за би тэгвэл цөмрөө ярилцаал цонхоо най дулаан алдаад байгаа юм бууруулъя те. Тэрнээс одоо хинж Баатар ирэл манай гэрийн цонхыг дулаалж өгөхгүй шүү дээ. Хапон ойлгомжтой шүү дээ те. Тэр би бол мэдээж хариуцлагагүй тэднүүсийн одоо гомдмоор байгааг нь өмөрж байгаа юм биш. Зүгээр биднес өөрсдөө маань боломж байгаа юм шүү. Ажиглалтай байх боломж нь биднес байгаа чи. Тэгээд бид хоёроос хоорондоо ярил улсуудыг санаагийн зовоод байгаа юм хүч өгөн юм шиг те. Яаж харахаас бас яаж харахсаа миний чин хэсээд энэ ховц багтгаа болчлоо гэд. Гэхдээ амлууч нь хийж байгаа хоолыг эрүүл мэндийн сайд хэлэхгүй байна шүү дээ. Би өөрөө амлуугаа хийж байгаа. Би л өөрөө тэрийг зохицуулж байгаа тийм. Дэлгүүрт ороод бүхэл хүнсний бүтээгдэхүүн орчин найрлагаа тавьсан байна тийм. Ямар орчин найрлагатайгаа идэх нь монголоор сахарын гарамтанд бичсэн байна тийм. Цусндах тийм бүхэл витамин эрдэс бодис өг тосыг хэмжих аргачлал байна. Үцээд хянах боломж нь байна. Уурах тийм. Би болохоор тэгээд тэр даатгалч юм хэнийхэн мөнгөнд төлнө шүү дээ юм шүү дээ. Тэгээд би бол яг ингээд төрийн байгуулагч ажил үзлээ. Одоо хоёрын салбарт гасаач өдөрч үзлээ. Төрийн бус байгууллагаар маш олон жил ингээд үзлээ. Тэгээд ер нь нөгөө ажиглалтай сайхан амьдрахад бол миний хүч төгөр бол 70% гэдгийг л маш сайн. За ясмахантай гэх юм уу ойлголоо. Тэгээд тэр биднүүсийн гарт эрүүл мэнд байна. Тэгээ монголчууд бол бас их ухаантай хэсүү ард хүмүүс учраас бол нөгөө эд баялгаа алдвал багыг алдсан, нэр төрөө алдвал дундыг алдсан бол эрүүл мэндийн алдвал бүхнийг алдсан тооцсон. Тэгээд би бүгдийг алдахгүй байхын төлөө нөгөө нэр төр зэрэг аллага нөгөө эд төрөг зэрэг аллах шүү дээ. Тэгэхээр одоо тэр ирэмбэл нөгөө зориггүй айлтдаг шиг л хувьдаа бас тэр ирэмбэл тавих хэрэгтэй юм болоо тийм. Маш гоё үг гэлээ тийм ээ. Эрхэм баялаг бол эрүүл мэнд гэсэн үг тийм ээ. Тэгэхээр нөгөө адгийн баялаг эд хөрөнгө гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ үгийг бас эргээд сонсогчид маань сануулсанд маш их баярлалаа. Тэгэхээр энэ эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, амьдралын чанарыг урьдчилахад эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл таны өөрийн чинь гарт байна шүү гэдгийг бидэнд дахин сануулсан Наранбаат эмчтэй баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа.
таны бас ингээд нөгөө энэ иргэдийнхээ эрүүл мэндийн боловсрол олох энэ подкаст тухтай гоё нэр өгсөн юм байна. Cozy Talk гэдэг нь тухтай гэсэн утгаар. Тэгээ нөгөө сонсогчд маань ингээд жоохон урт байсан ч гэсэн одоо тухлан сууж дуустал сонсоорой гэж хүсье. Таны бас ажилтнанд амжилт хүсье. Тэрнийхөө элэг бүтэнгээ монголчууд их гоё одоо гэр бүл ч гэсэн нөгөө хамтдаа бүгдээрээ байж ижил ачаалалтай байт юм байна. Тэрнээс одоо нийгэм одоо муу улсуудаа будаад ч юм уу ачаалалтай амьдрын гэж бодоод байгаа шүү. Би бол тийм ш. Бүгдээрээ л хамтдаа энэ бэрхшээл зовлон тэмцэж ижил ачаалалтай байх юм байна. Тэгээд бүгдэнд нь ачаалал сайн байна хүсье. За баярлалаа. За сая хэлсэн Нармад эмчийн хэлсэн маргаашнаас жингээ асыг маргаашнаас тамхи били маргаашнаас ирэхэ биш яг өнөөдрөөс яг одооноос эхэлцгээ ирчүүдээ. Зөв үү? Зөв. За Монголын 3.5 сая хүн амын 49.9% нь эрэгтэйчүүд байдаг. Гэтэл эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүдээсээ бараг даруй 10 жил орчим богино насалж байна. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой мэдлэг мэдээллийг та бүхэн түгээж байгаа. Энэхүү Cozy Talk гэсэн подкастыг минь та дагаарай. Тэгээд subscribe дарахаа мартава. Баярлалаа.